бид нар одоо ингээд манай сүмтэй нэг experiencing God гэдэг номоор гэрийн цуглаа хийж байгаа. Тэгээд зарим нь нэлээд хийгээд манай эсийн бүлэг дууссан. Нэлээд хэдэн эсийн бүлэг дундаа явж байгаа. Тэгээд энэ номыг ерөнхийдөө одоо энэ 2-3 хэсэгт хаваагаад тоомлоод одоо бүх хүмүүст минь ерөнхий ойлголт авъя гэсэн тийм зорилгоор энэ хичээлүүдийг хийх гэж байгаамаа. Тэгээд хамгийн гол нь experiencing God гэдэг номыг бид нар одоо яагаад сонгож авч ингээд эсийн бүлэг хийж гисэн бэ? Яагаад одоо энэ ном бидэрт чухал юм бэ гэвэл өнөөдөр одоо ингээд бид нар Кристиан хүмүүс тийм ээ. Бидний Кристиан хүмүүсийн амьдралд ямар асуудлууд тулгардаг вэ гэвэл тийм ээ. Жишээлбэл би одоо яг өөрөө тохиолж ирсэн experience-үүдээс хэлэхэд тийм ээ. Манда надад бол улуудаа хугацаанд Бурхны тухай сургаал нэг тусдаа миний хувийн амьдралыг тусдаа явж ирсэн байхгүй юу? Тийм ээ. Өөрөөр хэлбэл окей за сүм бол одоо Бурхны тухай ярьдаг. Тийм газар мөн. Бус гараад явхад одоо миний амьдрал бол тэгээд нэг Бурхандаа нэг хамаагүй би одоо ингээ өөрөө амьдралаа аваад явдаг. Аливаа юмд хандах хандлага дээр тийм ээ одоо яг одоо Бурхан надад юу гэж хэлж байгааг ихэнхдээ мэдэхгүй. Тэгээд бусд Кристиан одоо орчноос бид нар ямар филинг хүлээж авдаг вэ гэвэл чи энэ нэг ингэж хийхгүй байгаа юм чи одоо чи лав Кристиан биш байна эсвэл чи буруу алхах чинь зөв яаж чинь тийм ээ дандаа нэг ийм шүүсэн зүйлс бид нар хүлээж авдаг тийм ээ тэгээд өөрөө ганцхан өөрөө сүмээр манай сүмч гэсэн юм хандлага байгаа тийм тэгээд бус миний одоо бус амьдарч ирсэн бус очиж байсан сүмүүдээс ч гэсэн яг тийм хандлага хүлээж авдаг тэгээд одоо энэ Кристиан амьдрал хизээд амьд болж тийм ээ хизээд одоо үнээр одоо энэ Бурхны тий одоо бидний Бурхантай амьдарч байгаа амьдрал хизээд амьд болж хизээд одоо тий үнээр бидний амьдралын хамгийн жижиг асуудал болгоно тийм ээ Бурханд итгэл маань одоо хамаатай байх юм бэ энэ бол айгүй тодорхойгүй тэгээд ухтуудаа ухсан миний хувьд ямар байсан бол одоо Бурхан болол яс Бурхан байдгийг зөвшөөрдөг Бурхан байдаг Бурхан ч айдаг Бурхан бас ч аймаг тий өшөө одоо Бурханы үгийг бол ер нь дагах хэрэгтэй. Ер нь одоо Бурхан тэгсэн бол ер нь дагах ёстой гэж бодлоо. Гэхдээ Бурханд хандсан тийм хайр байдаггүй. Өөрөөр хэлбэл би Бурханаас айдаг, Бурхан байдгийг зөвшөөрдөг. Бурханаас ер нь бол одоо ингээд үгийг дагах ёстой гэдэг ойлголт байдаг. Гэхдээ би Бурхан тийм ерөөсөө амар хайртай биш. Тэ? Тэгэхээр ийм одоо Кристиан хүмүүс өнөөдөр ч гэсэн бидний олонход ийм асуудал байгаа. Тийм ээ? Тэгэхээр одоо бидний сүм дээрх амьдрал Бурханы тухай ойлгож бол шал тусдаа нэг ойлгож бидний амьдрал хандах хандлага нэг өөр тийм ээ бид нар одоо Бурханд хандсан тийм одоо гал халуун хайр тийм ээ үнэхээр одоо Бурханд би амар хайртай шүү бид нар дуулдаг магтдаг шигэ бидний зүрх сэтгэл бас тийм байж чаддаггүй тийм ээ ийм асуудлууд бидний амьдралд байна хамгийн гол нь энэ хичээлүүдээр дамжиж бид нар юу шийдэх гэдэг юм бол энэ асуудлуудыг шийдэх гэдэг байгаа байхгүй тийм ээ яагаад бид нар Бурханд хайртай одоо бид нар өөрөө зүрх сэтгэлээс тийм ээ бид нар Бурханд хайртай байх төр шалтгаан нэг тийм ээ бид нар зөвхөн Бурханаас айдаг биш эмээдэг биш эмээсэндээ захирагддаг биш өөрөө одоо сүмд очиагүй юм чинь очихгүй бол болохгүй айгүй бол Бурхан уурдсан ч гэдэг юм ба тийм ийм хандлагаас бид нар Бурханыг яг жинхэнэ хайрыг тэгээ бид нар өдөр тутмын амьдралдаа тийм ээ яг Бурхантай харьцах яг тэр онцгой харьцааг олж авахд энэ ном энэ хичээлүүд одоо бидэрт айгүй гүн гүнзгий тус үзүүлнэ гэж одоо найдаж байна. Тэгээд тийм ч учраас өнөөдөр манай одоо сүм яг энэ үгээр хичээл хийж байгаа. Тэгээд би одоо хамгийн анхны хичээлийн нэгсээр цөмөр эхлээд нэг хамт богинохон залбирчээ. Бурхан минь танд таны гарт энэ цагийг даатгаж байна. Та өнөхөр энэ цагийг та хэрэгжилж ашиглаж өгөөрэй. Яг одоо энэ цагт та надтай хамт бас энэ цугаа бидний хайртай ах дүүс нэг бүртэй хамт байж өгөө. Бидний ариун сүнсээр хүрч өг. Та бидний нүд чихийг та нээж өгөөрэй. Үнэхээр өнөөдөр хүртэл бидний зүрх сэтгэл бидний сүнсэнд шийдэгдээгүй байгаа олон асуудлуудыг шийдэхэд биднийг бас үнэхээр таныг тодорхой олж харахад таны үгийг сонсоход та бидний нүдийг хурц чихийг сонор байлгаж өгөөрэй. Энэ цагийг ихнээс тусал таныг хүчрэх гарт даатхан залбирч байна. Амен. Есүсийн нэрээр залбирая. Амен. Амен.
За тэгээд хамгийн түрүүнд одоо би эхлээд энэ ном аягүй олон бүлэгтэй. Тэгээд эхний нэг хэсгийг нь одоо би тоомлоод өнөөдөр орон хамгийн ихний хичээл. Тэгээд одоо би тэр өөрийнхөө experience ярьсан тийм ээ одоо бурхантай харилцаанд ямар хандлага байваа гэж. Тэгээд үндсэндээ бурхантай харилцаан дээр нэг хоёр том янзын хандлага байдаг. Нэгдүгээр хандлага нь юу байдаг вэ гэхдээ зэрэг ерөөсөө бурхан бол өнөөдөр хүн болгонтой хөвчилж ярьдаггүй. Тийм ээ. Хүн болгонтой ерөөсөө хөвчилж ярьдаггүй. Бурхан яадаг вэ? Бурхан бидэнд Библи өгчихсөн. Тэгээ бидэнд бас чөлөөт сонголт өгсөн гэж үздэг байна. Тэгээ өөрөөр хэлбэл яах вэ гэхээр зэрэг би өнөөдөр амьдрал дондоо өөрөө амьдрна. Би шийдвэрүүд өөрөө гаргана. Би өөрөө сонголтоо өөрөө хийн. Зүгээр миний сонголт тийм ээ, миний шийдвэр бурхантай зогсож ийн үгүй би ганцхан Библиэр чек хийн гэж байгаа байхгүй. Би ийм шийдвэр гаргахад бурханы үгийн эсрэг шийдвэр гаргаж ийн үгүй. Үгүй бол хамаагүй энэ болно гэсэн үг. Тийм ээ. Өөрөөр хэлбэл одоо нэг ийм одоо үндсэн хандлага байна. Энэ дээр бол одоо айгүй олон сүмийн урсгалууд харьяалагддаг. Манай одоо битэрийн гişгүүдээр анх Монгол өвч гисэн сүм гэсэн яг ийм хандлагатай. Бурхан надтай яг хөвчилж ярьдаг тийм ээ. Яг өдөр болгон надтай хамт байдаг. Надтай ярилцаж надад зүг чигийг зааж өгдөг гэдэг энэ үзэл одоо тийм энэ үннийг бид нар зөвшөөрдөггүй. Хоёрдугаар хандлага нь бурхан биднэртэй үргэлж хамт байдаг. Бурханд хамгийн энгийн асуудлаар ч гэсэн бурхан биднэртэй ярилцдаг, биднэртэй харьцдаг. Бидний амьдралын өдөр болгоныг, бидний шийдвэр болгоныг бурханаас бид нар асуугаад, хариулт аваад бурханы үгэнд дагуу алхаж амьдарч болно гэдэг ийм хандлага. Тэгэхээр өнөөдөр бид нар яг энэ хандлагын үүднээс энэ одоо энэ номыг бид нар суралцж байгаамаа. Хамгийн ихэнд нь Иохан номын 17-гийн 3. Огт хоёр хүнийг хэлэнгүүд нэг уншаарай гэсэн байхгүй. 17-гийн 3. Иохан 17-гийн 3. За би олчлоо уншчихлаа. За. Цорын ганц үнэн бурхан таныг болон таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн ам уу? Өөрөөр хэлбэл Есүс Христийг мэдэх нь мөнхийн ам мөн гэсэн байхгүй юу? Тэгэхээр одоо жишээлбэл одоо үлзий битэр найз. Би үлзийг яаж мэддэг вэ? Тийм ээ? Би үлзийг одоо тодорхой хэмжээнд мэднэ тийм ээ? Үлзий ч гэсэн намайг тодорхой хэмжээнд мэднэ. Бид нар яаж мэдэх вэ? Тийм ээ? Яаж мэдэх вэ? Би үлзийтэй нүрээрээ уулзж байна тийм ээ? Бид тэр хоорондоо ярилцж байна. Бид тэр хамтарч юм хийж байна тийм ээ? Одоо уулзах боломж гарах болгонд уулзч учирч байна. Тийм байдлаар одоо ингээд үлзий битгээр би нэг мэддэг болж шүү дээ. Тийм ээ? Тэгэхээр энэ одоо энэ сая Есүсийг мэдэх нь мөнхийн ам мөн гэдэг бол яг үнийг хэлж байгаа байхгүй юу? Тийм ээ? Есүсийг бид нар Есүстэй хамт амьдраад одоо яг Есүсийг яг одоо тэ хөвчлэн таньж мэдэх нь л бидний хувьд мөнхийн ам юм аа. Өнөөдөр хүртэл бид нар ихэнхдээ яадаг бол Библи уншаад Есүсийн тухай суралцдаг байхгүй юу? Есүсийн тухай л мэдээд байдаг байхгүй юу? Есүс тийм ээ? Одоо тэгж хараагүй хүнийг хараа уруулсан юм байна. Есүс нэрээ тэгж одоо уян өвчтөе хүмүүсийг эмчилсэн юм байна. Тийм ээ? Бид нар Библи дээрээс дандаа Есүсийн тухай суралцаад байгаа байхгүй. Библи дээр Есүс хайр тийм Бурхны хайрын тухай ингэж хэлсэн юм байна. Есүс ингэсэн юм байна. Бид нар Есүсийн тухай дандаа суралцаад байна. Тэгвэл энэ дээр юу гэсэн бэ? Есүсийг мэдэх нь гэсэн байна. Есүсийг бид нар яаж мэдэх вэ гэвэл бид нар мэдээж Библи дээрээс уншиж мэднэ. Гэхдээ бидний тэр одоо Есүсийг бидний мөнхийн амьд хүргэж байгаа Есүсийн тухай мэдж байгаа тэр үйл явц нь хаанаас эхлэх вэ гэвэл бидний өдөр тутмын Есүстэй амьдарч байгаа амьдралаас эхэлнэ. Тийм ээ? Тэгээ бид нар манай эсийн бүлэг дээр өнгөрсөн 7 хоног бид нарыг 7 хоногийн даалгавар өгөөд тэгээ ямар даалгавар яасан бэ гэвэл өнгөрсөн амьдралаа эргэж хараад тийм ээ? Бурхан ямар үед миний амьдрал ямар зүйлийг хийж өгсөн бэ тийм ээ? Ямар гайхамшигыг үйлдсэн бэ? Тийм ээ? Тэгээ одоо нөгөө нэг Египтээс тийм ээ Израильчуудыг гаргаад тийм одоо нөгөө улаан тэнгис дондор хуурай газраар алхаж гарч штэ. Тэгээ гарсны дараагаар хэлж байгаа юм. Та нар ингээд энэ овоо босгоо. Тэгээ танаа энэ овоог босгочхоод дараачийн үе чинь тийм энэ юу овоо вэ гэж асуухлаар та нар бидний эзэн бурхан
биднийг Египтчүүдийн гараас ийм олон гайхамшиг үйлдэлд гаргасан юм аа. Үүнийг дурсан санахын тулд энэ овоог босгосон юм аа гэж хэл гэж байгаа байхгүй. Тэгэхээр бидний хүн болгоны амьдралд нэг овоонууд байгаа. Бурхан намайг яаж баларч хахад намайг яаж аварлаа. Тийм ээ? Бурхан намайг миний амьдралд ямар шийдэгдэж чадахгүй асуудал байхад яаж тэрийг шийдэж өглөө. Энэ болгон бидний сэтгэлд байгаа овоонууд байна. Тийм ээ? Энэ бүгд чинь бидний Бурханыг таньж мэдж байгаа, Есүсийг таньж мэдж байгаа бидний итгэлийн амьдрал байна. Тийм ээ? Тэгэхээр бид нар бүгд үүнийг олж харах хэрэгтэй байна. Бурхан надтай өнөөдөр амьдарч байгаа тийм ээ. Би одоо жишээлбэл олон түүх ярьдаг тийм ээ. Жишээлбэл одоо миний Канадад нөгөө нэг визгүй гатсан түүх тийм ээ. Энэ бол ерөөсөө миний итгэлийн амьдрал босгосон нэг том овоо. Энэ бол миний итгэлийн амьдрал үнэхээр Бурхан агуу хүчтэйгээр оршин байдгийн айгүй том баталгаа. Тийм ээ. Би тэр одоо тэр төр засгийн байгууллагын өмнө тэ иммиграшны өмнө тэр хүн загнуулаад гарч байхад би ямар өчүүхэнтэй би бол хинч биш гэдгээ мэдэрч байгаа байна. Тэгтэл Бурхан надад юу харуулсан байг вэ? Өнөөдөр энэ чиний нүдэнд хүчтэй харагдж байгаа хүмүүсээс би хамаагүй хүчтэй. Би чамд ийм хайртай. Чиний өмнө тийм ээ болшгүй зүйлийг би бүтээж чаднаа. Чиний төлөө. Тийм ээ. Надад яг тэр намайг загнаад гаргасан хүнээр миний гар дээр инээмсэглээд би зүгэлж байсан. Бид тэр түүхийг өчнөө ярьсан. Тэгээд энэ бол ерөөсөө те надаас ухаантай хүн бол би өнөөдөр Бурханы өмнө сөхрөөд Бурхан минь ээ. Би таны өмнө гэмтээ нүгэлтэй. Би таны өмнө ерөөсөө зүг байж чаддгүй. Гэхдээ та надад хайртай юм байна. Тийм ээ. Та миний төлөө ийм агуу үйлсийг үлдэж чадж байна. Би таны өмнө үнэхээр зүг алхмаар байна. Тийм ээ. Би танд үнэнчээр үйлчлдэг тийм хүн болмоор байна гэж хэлэх байхгүй. Харамсалтай нь хүмүүс бид нар тийм хүмүүс биш ээ. Тийм ээ. Хүмүүс бид нар дахин 30 40 тийм заримдаа 100 200 дахин нэг зүйлийг суралцах хэрэгтэй бол. Тэгж байж бид нар ойлгодог. Тийм ээ. Тэгэхээр одоо сайн тэр ишлэн тийм үү? Есүсийг мэдэх нь гэж байна. Бид нар тийм ээ. Библийг Есүсийн тухай мэднэг Есүсийг мэднэ ерөөс Библийг баруун солгоогүй А Б-г мэдээд цээжлээ. Ямар ч ишлэл хэлсэн хаанаас ч хамаагүй хэлдэг болохыг Есүсийг мэднэ гэсэн үг ерөөсөө биш ээ. Есүсийг мэднэ гэдэг бол өнөөдөр бид нар өөрсдийн амьдралаас тийм ээ. Бид нар алхам бүртээ Есүстэй хамт алхаад энэ хамт алхаж байгаа амьдралаас бид нар Есүсийг таньж мэдхийг Есүсийг мэднэ гэж хэлж байгаа маа. Тийм ээ. Тэгэхээр өөрөөр бид хоёр өөр зүйл яриад байна шүү дээ. Бурхны тухай мэдэх нь мөнхийн ам биш ээ. Бурхныг өөрийг нь мэдэх нь мөнхийн ам юм аа. Зөвшөөрч гэнэ үү? Амен. Тэгэхээр одоо өнөөдөр хүн болгон итгэлийн амьдралын янз бүрийн замаар яваад өнөөдөр бид нар энд ирсэн тийм ээ. Бурхан бидний амьдрал дээр өдөр бүр тийм ээ цаг мөч бүр бид нартай хамт байж ажилладаг тийм ээ. Гагцхүү бид нар нүдээ нээгээд Бурхан намайг хаанаас хаана авчирсан бэ? Одоо шийдэл би хамбаа жижигэрийн амьдралыг ингээд хөлбөндөөс хараад мэдгүй тийм ээ. Бурхан эдний амьдралд өнөөдөр ямар гайхамшиг өгсөн. Хамбаа догн хэлсэн баг чинь хорхох хэрэгтэй намайг аягүйх загнасан. Намайг аягүйх жишээ болгоно гэж хэлсэн ч юм. Бидний эргэн тойрны амьдрал жишээлбэл одоо Номко тийм ээ. Би Номкотой 2003 онд Монголд очсон чинь Номко манай шоу фабрик байшингийн орцон дотор зогсож ирсэн байхгүй. Ингээд борооноос нуугдцсан. Тэгээд би ингээд дайрандад өнгөрсөн. Тэгээд дараа нь Номко ирээд өнөөдөр Номко Бурханд үнэхээр итгэдэг. Тэгээд Бурханы итгэлтэй охин болоод яаж өсч өндөөж байгааг бид нар харж байна. Энэ бол Бурханы бид нартай хамт алхаж яваа нэг амьдралын жишээ. Тунгаа байна. Бид нар хүн болгоно Бурхан дээр яаж ирсэн бэ? Энэ болгон Бурханы бид нартай хамт алхаж байгаа амьдралын жишээнүүд. Үүнийг хараад эндээс бид нар Бурханыг таньж мэдэх ёстой. Бурхан ийм агуу хүчтэй Бурхан юм байна. Тийм ээ? Бурхан ийм бидэнд хайртай Бурхан юм байна. Тийм ээ? Бид нар яг үүнийг л олж харж суралцах ёстой юм аа. Тийм ээ? Өөрөөр хэлбэл бид нар Бурханы тухай суралцах биш. Бурханы өөрийг нь таньж мэдэх нь бидний мөнхийн ам юм аа. Тийм ээ?
За тэгээд одоо дараачийн нэг одоо миний өмнө тулгарч одоо итгэлийн амьдралын өмнө тулгарч байсан нэг том асуудал юу вэ гэвэл окей, за бурхан байдгийн байна гэдэг нь ерөөсөө одоо миний хувьд бол аль ч хийдэгцэн асуудал байхгүй. Бурхан байдаг. За би одоо айгүй удаан хугацаанд би өөрийгөө Кристиан гэж нэрлээд амьдэрсэн. Гэхдээ ерөөсөө одоо бус хүмүүс сайн мэдээ ярьж байгаагүй юм уу те. Гэхдээ би одоо нэг зүйлд айгүй өөртөө бахархаж явдаг байсан байхгүй. Би юу надаа одоо өчнөө жил би одоо ингээд сүм өмд янз бүрийн газар идэвхтэй байгаагүй. Олон зүйл хийгээгүй. Гэхдээ миний хувьд бол бурхан байдаг гэдэг нь ерөөсөө говьшгүй итгэл юм аа. Тийм учраас би бол өөрийгөө одоо бурханы өмнө говьшгүй итгэлтэй явж байна гэж би өөрөөр бахархдаг байлаа. Тэгэхдээ яг миний итгэлийн амьдрал олон зүйл буруу байсан тийм. Юу олон зүйлсийн нэг нь бол жишээлбэл бид түрүү хэллээ шүү дээ. Яс би бурхан байдаг гэдгийг зөвшөөрдөг. Бурханаас жоохон айдаг. Бурханы үгийг зөвшөөрөх ёстой гэж боддог. Тэгэхдээ бурханд би маргааш өдрөө найдаж чаддгүй. Бурханд би хайртай биш. Яг үнэндээс. Одоо бурхан хайртай байна гэвэл яах вэ те? Би одоо хэн нэг хүн хайртай байна гэдэг ямар байх вэ? Үргэлж тэр хүний тухай бодно. Үргэлж тэр хүний сайн сайхныг олж харна. Тийм ээ? Энэ бол хайр байхгүй юу? Ингэж байж хүн хайртай байна. Тэгвэл би бурханы тухай ерөөсөө тэгж дандаа боддоггүй. Бурханы сайн сайхны тухай би хүмүүст магтаж ярьдаггүй. Тэгээд бурханд одоо би хайртай гэж ерөөсөө өөрийгөө хэлж чадахгүй. Яг ийм нөхцөл байдалтай байгаа. Тэгээд би маргаашийн өдрөө би бурханд яаж найдах вэ те? Одоо би бурханд маргаашийн өдрөө найдахаас илүү за би энийг ингэж янзлахгүй бол маргаашийг баларна шүү. Энийг ингэж шийдэхгүй энэ ажил нурна шүү, тийм ээ? Өөрөөр хэлбэл бурхан тэнд байгаа, а миний амьдрал тусдаа яваад байгаа. Тэгэхээр одоо бидний хувьд тийм ээ бурханд итгэж найдахын тулд, бурхан хайртай байхын тулд бид нар яг үнэндээ бурхан гэж хин юм бэ гэдгийг бид нар шинээр олж харах хэрэгтэй байна. Тийм ээ. Ихэнхдээ бидний толгойд бурханы тухай төсөөлөл байдаг байна. Ихэнхдээ тэр төсөөлөл хаанаас ирдэг вэ гэвэл бидний өөрсдийн аав ээж эсвэл одоо хамгийн ойрхон хүндэлдэг хүмүүсээс биднэрт хамгийн их илүү жоохон хайр өгсөн хүмүүсээс авсан имиж байдаг байна. Тэгээд одоо ихэнхдээ бол яг үгүй л тийм бидний бүр одоо ингээд ялангуяа буддын шашны бэкграундаас бид нар үзсэн бурханы тухай төсөөлөл юу байдаг вэ? Би зөв сайн явбал бурхан намайг одоо ингээд овооштай гэдэг ингээд байдаг. Жохон буруу муу яваад ирэхүүлтэй энэ нэрээ ста те намайг алгадаад авдаг ч юм уу намайг шийтгдэг ч юм уу те дандаа ийм төсөөллөө шүү дээ бурханы тухайд. Бурхан бол ер нь иймэрхүү байх те тэр болгон аман дээр зөвшөөрөхгүй а гэхдээ яг сэтгэл дотор байгаа бурханы имиж бол яг тийм байхгүй. Би зөв сайн юм хийхгүй яна би одоо буруу юм хийсэн л бурхан ууралсан байхаа бурхан одоо намайг шийдэх байхаа эсвэл миний ажил бүтэхгүй байна. Би ерөөсөө ингээ буруу байгаад байгаа учраас бурхан намайг ингээ чангалаад ах шиг байна. Тийм ээ. Тэгэхээр бид нар өнөөдөр бурханд итгэж найдахад, бурханд хайртай байхад саад болдог нэг хамгийн том садаа юу вэ гэвэл бурханы тухай бидний сэтгэлд байгаа буруу имиж багхгүй. Буруу төсөөлөл. Тийм ээ. Тэгэхээр өнөөдөр одоо бид нар бурханы мөн төрхийн тухай тийм ээ. Бид нар бурханы мөн төрхийн 3 чанарыг үзнэ. Хамгийн нэгдүгээрт нь бурхан бол хайр юм аа гэдэг. Тийм ээ. Бурхан бол хайр юм аа. Тэгээд бурханы хүсэл бол үргэлж хамгийн best. Бидний хувьд хамгийн сайн зүйл байна. Тийм ээ. Одоо жишээлбэл ингээ би одоо тийм одоо манай хүүхэд байна. Тийм манай хүү байна одоо манай золоо тийм ээ. Тэгээд би одоо яг бурханы хайрын тухай яг ойлгоцгийг ерөөсөө би өөрөө одоо хүүхдтэй болж ижил ойлгосон байхгүй юу. Тийм ээ. Өнөөдөр биш үү? Одоо би түр хэллээ шүү дээ. Бурхан биднийг зөв байхгүй бол биднэрт уурладаг, биднийг шийтгэдэг бурхан гэдэг төсөөлөл биднэрт байна гэж. Өнөөдөр манай хүүхэд байна зэ. Манай хүүхэд ерөөсөө төгс төвлөр хүүхэд биш. Тийм ээ. Буруу зүрх юм хийн, янз бүрийн муухай зан гаргана тий. Гэхдээ альч зүйл нь тийм ээ. Золоогоос гарч байгаа ямар ч зан миний золоод хандж байгаа хайрыг өөрчилж чадахгүй. Тийм ээ. Бүх эцэг эхчүүд яг тийм. Тийм ээ. Одоо гамба жигж өрөн тийм үү? Мишель ямар ч зан гаргасан гамба
Өө энэ мө хогч ерөөсөө те ямар муухай зантай хүүхэд энэ хүүхэд миний хүүхэд биш. Тэ? Эсвэл одоо хүүхдээ хүлээд алгадаад зодоод нүдээ тэгдэг эцэг гэж байхгүй шүү дээ. Жохон мэдрэл муутай л биш бол тийм эцэг гэж ерөөсөө байхгүй байхгүй. Тэ? Өөрөөр хэлбэл миний хүүхдээс гарах ямар ч муухай зан миний хувьд ерөөсөө сюрприз биш байхгүй юу? Тэ? Миний хүүхдээс ямар ч гарч байгаа муухай зан, өөдгөө зан би үргэлж ойлгодог, би үргэлж уучлалдаг, тэ? Яг л энэ чинь 6хан настай хүүхэд хүнд байдаг, надад байдаг муухай зангийн нэг хэлбэр л энэ хүүхдээс гарч ирээ. That's it. Тэндээс гарч байгаа ямар ч зан миний дургуутслыг төрүүлж би энэ хүүхдийг үзэн ядах. Энэ хүүхэд миний хүүхэд биш, энэ хүүхдийн эцэг нь би энэс хойш биш гэж шийдвэр гаргахад намайг ямар ч эцэг гэхийг хүүхдийн ямар ч акшн төрүүлэхгүй байхгүй. Тэгвэл яг түүнтэй ээжлэх юм. Бурхны хайр бол биднэрт хандсан хайр бол яг ийм юм аа. Өнөөдөр бид нар Бурхны өмнө Бурхны хүүхэд болоод амьдраад явж байгаа. Биднээс янз бүрийн муухай зан гарна. Тийм ээ? Биднээс янз бүрийн муухай зан гарна. Бид нар янз бүрийн итгэмжгүй байдал гаргана. Гэхдээ аль нь ч бидний Бурхны хайраас салгаж чадахгүй. Тийм ээ? Бид нар Бурхныг яг ингэж харах хэрэгтэй байхгүй юу? Бид нар Бурхныг зүгээр нэгтэй одоо ингээд бидний толгой дээрээс хараад буруу мэнгүүд алгадаж унгаад сайн юм хийвэл одоо толгой илээд байдаг бурхан бол ерөөсөө ийм биш ээ. Бурхан бол ийм агуу хайрын бурхан юм аа. Тийм ээ. Өөрөөр бид нар яг нэг зүйл 100% итгэлтэй байж болно заа. Өнөөдөр хүртэл миний гаргаж ирсэн Бурхны өмнө итгэмжгүй байдал. Бурхны өмнө миний нүгэл гэмтэй байдал. Миний муухай зан. Өнөөдөр миний надаас гарч байгаатай итгэмжгүй байдал. Тэ? Өнөөдөр миний өөдгөө талархалгүй зан, маргааш надаас гарах бүх муухай зан, бүх муухай нүгэл аль нь ч намайг Бурхны хайраас салгахгүй. Тийм ээ? Бурхан үргэлж итгэмж. Тийм ээ? Бурхан өчигдөрч хэвээр, өнөөдөрч хэвээр, маргааш ч хэвээр. Тийм ээ? Өөрөөр хэлбэл тэ? Өөрийнхөө хүүхдийг ямар нэг нүглээс болоод, ямар нэг гэмээс болоод өөрийн хүүхдийг бид нар өшгөлөөд миний хүүхэд гэж үчихгүйтэй ижлэх нь. Тийм ээ? Бурхны хайраас бид нар юу ч салгахгүй. Тийм учраас бид нар өнөөдөр Бурхан итгэж найдаж болно. Тийм ээ? Бидний ямар ч нүгэл, гэм, буруутай байдал биднийг Бурхны хайраас холдуулдаг. Тийм учраас Бурхан бол хайр юм аа. Тийм ээ? Бид нар энэ үннийг бид нар хамгийн түрүү энэ бол ерөөсөө бидний хувьд итгэлийн амьдрал хамгийн чухал үнэн байхгүй. Тийм ээ? Бурхны надад хайртай хайрыг би өөртөө гүн гүнзгий шингээж авч чадаагүй бол миний итгэлийн амьдрал ерөөсөө зүг байж чадахгүй. Бидний бүх итгэлийн амьдрал яг эндээс л эхлэх байхгүй. Тийм ээ? Миний Бурхны биднэрт хандсан хайр бол бидний хийж байгаа үйлдэл тийм үү? Бидний хэл зэрэг сайн юм уу муу багаагаас хамаарч өөрчлөгдөх зүйл биш ээ. Бурхны хайр бол мөнхийн үрдийн хувиршгүй юм аа. Ямар ч нөхцөл шаардлагагүй. Тийм ээ? Үүнийг бид нар хамгийн түрүүнд хүлээж авах хэрэгтэй. Окей. За тэгвэл байж таа. Өнөөдөр одоо ингээд манай хүүхэд байна тийм үү? Би одоо хүүхэдтэй хайртай. Миний хүүхдээ ямар ч муухай зан, ямар ч зүйл миний хүүхэдтэй хандсан хайрыг өөрчлөв. Магадгүй би зарим үед загнах үе гарна. Магадгүй би зарим үед гуйсан шаардсан зүйлийг өгөхгүй байх өдөр байна. Гэхдээ энэ бол би Бурхан хүүхэдтэй хайргүй болчихлоо гэсэн үг ерөөсөө биш шүү. Тийм ээ? Энэ бол зөвхөн хүүхэд битэрийн харилцааны нэг хэлбэр. Энэ бол ерөөсөө миний хүүхэдтэй хайртай байгаа хайртай ямар ч хамаа байхгүй зүйлс байхгүй юу? Тийм ээ? Бид нар хүүхэдтэй загнасан чиг, шийтгсэн чиг тэр бол хаанаас ургаж гарч ийнэ гэвэл бидний хайртай учраас л хүүхэдтэй хайртай байгаа хайраас л ургаж гарч байгаа. Номхоо чамайг одоо ээж чинь загнаад зандраад байвал чамд хайргүй учраас чамайг зандраад байгаа биш байхгүй. Чамд хайртай учраас. Одоо өнгөрсөн 7 хоногт сүмдэр байжсэн нараа ихч одоо тэ тунгааг бариад авчихсан. Энэ одоо ингээд тэмдмид хинээд байна гэх ингээд загнаас авч байгаа. Тэгээ би дундуур нь орж баахан тэ тэнүүл өдр гэж ярьж байгаа тэ. Тэгээд тэр чинь одоо тэ би чамайг тэнүүл гэдэг учраас би чамд хайртай. Ээж нь чамайг тэнүүлэхгүй гэдэг учраас ээж чинь чамд хайргүй гэсэн үг ерөөсөө биш шүү дээ. Тэ? Ээж чинь хайртай учраас чамайг зэмлэх өдөр байна. Тийм үү? Хайртай учраас чамайг шүүх өдөр байна. Хайртай учраас чамайг шийтгэх өдөр байна. Хайртай учраас чамайг зодох өдөр байна. Тийм ээ? Энэ бол хайрын янз бүрийн хэлбэрийн илрэл багхгүй юу? Тэврээд үнсээд байвал хайртай, алгадаад авбал хайргүй гэсэн үг ерөөсөө биш шүү дээ. Тийм ээ? Тэм учраас
Хэрв тийм ээ. Өнөөдөр одоо манай хүүхд өсч өндөж чинь тийм үү? Өнөөдөр энэ хүүхдэд одоо манай хүүхд бол одоо ингээд юу хүссэн за. Тоглоом амаар байна. Чихэр идмээр байна тий. Одоо ерөөсөө тий мань хүний хүсэл бол одоо ингээд ерөөсөө тий нэг хичээл хиймээргүй тий. Мань хүн бол ерөөсөө одоо ингээд дандаа тоглоод тий хичээл байхгүй, homework байхгүй, шүд угаахгүй тий хамраа цэвэрлүүлэхгүй, усанд орохгүй тий дандаа тоглоул байж айгүй гоё байгаа байхгүй мань хүн. А тэгтэл одоо ээж нь барьж аваад тий чи усанд оруул гэж оруулна тий хамрын цэвэрлэн тий хичээлийн хийлгээ суулгана тий тэгэл мань хүн ингээд уурлаа тий одоо маргаал янз бүрийн одоо negotiation хийгээд тий тэгэл хийж байгаа байхгүй. Тэгээд энэ бүгд юу харуулж байна гэвэл тий одоо бид нар өнөөдөр энэ хүүхдэд яг юу хэрэгтэй гэдгийг энэ хүүхдээс өөрөөс нь илүү бид нар сайн мэдж байгаа. Тийм ээ. Тэгэхээр одоо бид нар өнөөдөр бурхан бидний амьдралд хандаж байгаа хандлагаас бид нар юу гэж ойлгож авах хэрэгтэй вэ? Өнөөдөр миний хүсэж байгаа ш бурханы миний амьдрал хүсэж байгаа хүслэл хамгийн зөв сайн юм аа. Бид нар нэг зүйл дээр бид нар ерөөсөө өөрийгөө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байхгүй. Хүмүүс бидний оюун ухаан бол хязгаарлагдмал. Бурханы оюун ухаан бол хязгааргүй. Тэгвэл бурхан өнөөдөр бүх зүйлсийг 100% мэдчихэхэд хүн төрөлхтөн өнөөдөр бид нар бүх одоо энэ бурханы 100%-ийн нэг хүрэхгүй хувийг мэднэ гэж байгаа. Тэгвэл өнөөдөр бид нар ийм жоохон зүйл мэддэг юм бол тийм ээ бид нар өөртөө юу хэрэгтэй ч тэр болгон сайн мэдэхгүй. Бид нар өнөөдөр амьдралдаа гаргаж байгаа шийдвэрүүд ихэнх хувь нь буруу байх магадлалтай. Тийм ээ. Тэгвэл өнөөдөр бид нар өөрсдийн оюун ухаанаар тийм үү? Өөрсдийн өмнөөс шийдвэр гаргах биш харин бурханы шийдвэр миний амьдралд хандаж байгаа бурханы хүсэл хамгаас илүү зөв гэдэгт бид нар итгэх ёстой. Тийм ээ. За хүн чи хүнд итгэх үү? Окей. За маргааш та нарын амьдралд ямар нэг одоо хүнд асуудал тулгарлаа гэж бодъё. Та хүнд итгэх үү? Хэн рүү уцтах вэ? Жишээлбэл нөхөд хэн рүү уцтах вэ? Хүнд асуудал. Аа? Хүнд асуудал. Чи одоо окей. За чамд одоо нэг амар аваар тохиолдол гэж байна. Чи хэн рүү хамгийн дөрөв уцтах вэ? Ээж пастор. Яа. Өөрөөр хэлбэл яагаад чи ээж рүү уцчих юм гэвэл чи хамгийн хайртай хүн рүүгээ л хийж уцдаг байхгүй. Хамгийн хайртай хүнтэйгээ ихэж түүнийг хуваалцдаг байхгүй. Сайн муу юм багхгүй. Тийм ээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл хүн хүнд хамгийн их итгэдэг байвал хамгийн хайртай хүндээ л хамгийн их итгэдэг байхгүй. Тэгвэл бид нар өнөөдөр бурханд итгэх тухай ярьж байна тийм үү? Бурханд хизээд бид нар итгэдэг байвал бурхан бид нар хайртай байж байна. Бурхан надаа ямар ч нөхцөл байдлаас хамаарахгүйгээр надад хайртай гэдэгт би итгэж байгаа нөхцөл сая биний бурханд итгэлийн тухай асуудал гарч ирж байгаа. Тийм ээ. Тийм учраас яг түрүү чи хэлсэн тийм ээ бид нар бурхан надад хайртай гэдгийг тийм ээ бид нар өөрсдийнхөө хувьд яг таньж мэдэх нь үүнийг бид нар хамгийн зөвөр олж харах нь бидний итгэлийн амьдралын хамгийн том суурь юм аа. Энэ л зөв биш бол өөр юу ч зөв болохгүй. Хэрвээ бид нар бурхан надад хайртай гэдгийг бид нар олж харж мэдэрч тийм ээ энэ нь бидний зүрх сэтгэл шингэхгүй бол бид нар бурханд итгэх тухай асуудал ерөөсөй байж чадахгүй байхгүй. Тийм ээ. Итгэнэ гэдгийг бид нар тийм ээ бурхан оршин байгаа гэдэгт итгэх тухай би яриаг тийм ээ. Trust God тийм ээ. Маргаашаа би бурханд найдах. Гэхдээ бурхан мэдж байгаа. Бурхан надтай хамт байгаа гэдэг итгэлийн тухай би ярьж байгаа. Хэрэг бурхан надад хайртай гэдэгт би 100% итгэж асаж шатаж чадахгүй байгаа бол бурханд итгэнэ. Маргаашаа би бурханд найдана гэдэг нь үтгэхгүй асуудал. Бид нар зүгээр магадгүй амаараа бид нар айгүйх зардан тунхаглаж болно. Би бурханд итгэдэг. Гэхдээ амьдрал дээр бид нар яах вэ гэвэл бид нар өөрсдөө төлөвлөгөө гаргаад ирдэг байхгүй. Тийм үү? Өөрийнхөө төлөвлөгөө гаргана. Би өөрийнхөө шийдвэрийг гаргана. Өөрөө бахан төлөвлөгөө гаргачаар бурханыг дууддаг байхгүй. Бурхан би ийм хийх гээд байгаа. Энийг эвээгээд өгөөрэй. Тэ? Бидний бурханыг бид нар одоо нөгөө нэг ихэнхдээ бид нар бурханы юу гэж үздэг вэ? Яг нөгөө нэг логоноос гарч ирдэг жин шиг үздэг байна.
гарч ирээд те ингээд гурван хүслээ хийлгэрдэг те. Яг л тэр шиг нэ. Оо намайг тийм болгоод өөр юм болгоод өөрөө те. Бурхан бол тийм биш юм аа тийм ээ. Бид нар одоо бидний бүх бурханд итгэхэд хаанаас эхлэх вэ? Бурханы биднэрт хандж байгаа хайрыг таньж мэдхээс эхэлнэ тийм ээ. Тэгж байж бидний сая бурханд маргаашаа бид нар итгэж найддаг байна. Яагаад гэвэл бурхан надад хайртай юм чинь надад яагаад ч муу зүйлийг хийх тийм. Өнөөдөр одоо үлзий төвөр тийм үү? Анитагийн амьдралд хайр ямар нэг муу зүйлийг хийх үү? No, never ever байхгүй. Анитад ямар нэг муу зүйл тохиолдвол хамгийн түрүүнд хайр гүйж очив. Магадгүй те. Үлзий нэг өдөр тэр Анита руу чиглэсэн бууны сумыг ч гэсэн цээжээр хамгаалахад бэлэн байхгүй. Хүний хайр гэдэг нь яг л тийм л байхгүй. Хинч өөрийн хүүхдэд муу хүсэхгүй, муу үйлдэхгүй. Түүний төлөө хамгийн сайныг хийхэд бэлэн байдаг. Хүүхдээс юу хэрэгтэй вэ гэвэл миний эцэг их надаа ийм хайртай шүү. Миний эцэг эхийн хэлж байгаа зүйлс үнэн шүү гэдэг итгэлэл эцэг эхэд хэрэгтэй. Үүнийг л бид нар бурханд итгэл гэж хэлж байгаа байна. Бидний бурханд итгэл бурханы биднэрт зориулж байгаа хайрыг таньж мэдхээс эхэлж байгаа маа. Дараачих нь. Өнөөдөр одоо тийм ээ би түрүү хэллээ тийм үү. Золоог би одоо бид нар барьж аваад шүдэн угаалгаад тэ хичээлийн хийлгээд одоо ингээд ноцтоод байдагтай мань хүн энэ дургу байна. Тэгвэл уг нь бол золоод хилж байгаа бидний тэр шаардлага тийм хичээлээ хий, шүдээ угаа. Одоо хин ч хэлнэ шүү дээ. Энэ бол золоод сайн юм аа гэдэг. Золоод таалагдахгүй байж болно. Тэ? Золоод тэр хийх дурггүй байж болно. Гэхдээ тэр зүйлс бол эцсийн үр дүнд бидний тавьж байгаа тэр шаардлага бол бидний сайн сайхан бид нар өөрсдөө сайн юм өөртөө сайн хэлэх гээд байгаа ш. Золоод сайн учраас л хийж байгаа зүйлс байхгүй. Тэгвэл өнөөдөр бурхны биднэрт хэлж байгаа үг тушаалууд тийм ээ. Бурхны биднэрт хэлж байгаа үг тушаалууд бол бидний сайн сайхны төлөө өгөгдсөн юм аа. Тийм ээ. Одоо би бол яг үүнийг хүлээн зөвшөөртөл надад бол аягүй урт хугацаа өнгөрсөн. Тийм. Ерөөсө Библи нэгэд уншихлаар л дандаа тийм. Ерөөсө надад ганц өдөртөө мэлдэггүй тийм. Чи өстой ингүүл чи ингээл нэрээ нэг би бол одоо Библиэс юу болж харах гэдэг нь яг нэг жин шиг харах гэдэг байгаа. За яавал би одоо ингээд мундаг баян болж болох нь вэ тийм. Яавал би амар successful болж болох нь вэ. Тэгээ уншихлаар хүмүүсээ би надад зөрүүлсэн юм ерөөсөө ойлгохтой юм байдаг. Дандаа чи бусдыг хайрлал гэн бусдыг уучлал гэн тийм. Чи бусдад үйлчлэл гэн тийм. Би уншаа what about me тийм. Яг окей за би ингээд бурхантай үгүй чин дагаад хүнийг хайрладаг юм байжээ. Хүнд үйлчлдэг юм байжээ тий. Эдгээр чи яадаг вүлээ тий. Эдгээр маргааш миний эдгээр зөрүүл сэтгэл дээр алхаад өнгөрнө. Тусласны эцэс намайг эдгээр муу хэлнэ. Тий. Энэ хүмүүс тий талархал байхгүй. Энэ хүмүүс хүний тусыг appreciate хийдэггүй. Энэ хүмүүс би туслаад наан цом ороодгүй л миний нүур дээгүр гисгээд өнгөрнө. Ийм л хүмүүс шүү дээ. Энэ хүмүүс би яаж үйлчлээд ингэснээр надад юу сайн байгаа юм. Харин бисэргээр би уг нь сайн болчмоор байдаг. Би уг нь мундаг болчмоор байдаг. Би уг нь одоо ингээд нэр алдартай, эд хөрөнгөтэй, амар хүчтэй, бяртай те. Ийм хүн болчмоор байдаг. What about me? Байбл дээр ерөөсөө те ганц зургүй чи энийг хий тэгэл чи өстой нэрэ тасарнаа гэдэг үг хэлбэр ерөөсөө байдаггүй баг. Тэгэхээр ингээд надад бол дандаа юу санагдав гэсэн. Окей, бурхны энэ хууль дүрм журам болов өрөө лооцсон шиг юм байна. Ийм байвал сайн гэж хэлээд байгаа юм байна. Энэ бол бодит амьдралтай нийцэхгүй. Энийг бол би заавал биелүүлэх албагүй. Яг л бодит амьдрал бол өөр. Бурхан нэг өөр шал. Уг нь бол яг уншихад сайхан ийм стандарт гаргаж ирээд байна. Тэгэхээр энэ бол биелэх боломжгүй. Харин одоо хүний ертөнц бол өөр. Хүний ертөнц бол одоо илүү тафтай, илүү шудраг бус. Энэ дунд тийм ээ би одоо ингээд дандаа ингээд улаан төгсөг явах юм бол би дорхноо хүний үлдэх шигтэй бодоо болно. Тэгэхээр те сохрын газар сохрон доголонгийн газар доголон шиг л явах хэрэгтэй. Яг л ийм хандлага байхгүй. Тэгээ үнэхээр явсаар байгаад өнөөдөр одоо те үнэхээр бурхны ивэлээр би юу ойлгоо гэвэл те энэ бурхны үг тушаалууд бусдын сайн сайхны төлөө биш. Миний сайн сайхны төлөө өгдсөн юм байна. Тэ? Үүнийг дагах нь бидний амьдрал муу юм байна. Тэ?
Нөгөө нэг одоо дургуй тийм ээ бусдыг хайр, бусдыг уучлал, бусдад үйлчлэл гэдэг бол бүр өстө хамгийн зөв тушаал байна шүү. Тийм ээ. Тэгвэл энэ бол бурхан бидэнд хайртай учраас бидэнд хэлсэн үгс байна. Тийм ээ. Биднэрт одоо жишээлбэл хэлж байна тийм үү? Есүс дээр ирээд асууж байгаа шүү дээ. За ах トゥ ус чинь чиний эсрэг нүгэл үлдвэл хэдэн удаа уучлах ёстой те 7 дахин уучлах ёстой. Та одоо юу гэж хэлэх вэ гэсэн чи те 7 дахин 70 удаа уучлах гэж байгаа. Why? Тэ? Why? Яагаад одоо бид тэр уучлах ёстой? Яагаад тэр хүмүүс ийм байхад би уучлах ёстой юм? Тэгт яг ингээд тэр бид нар амьдраад яваад харах юм бол уучлалтгүй зүрх сэтгэл тэ? Уучлалтгүй зүрх сэтгэл бол нөгөө уучлахгүй байгаа хүн биш. Уучлахгүй байгаа надад өөрт хамгийн хор хөнөөл авчирдаг баг. Тийм ээ? Ерөөсөө амьдрал бол шудраг бос. Энэ хорвоо ертөнц гэсэн шудраг бос. Энэ амьдрал дундуур тийм ээ чи хизээч бусдаас шарах авахгүйгээр бусдаас те чамаас бусдын зүгээс чамд шудраг бусаар хандах хандлагыг хүлээж авахгүйгээр амьдраж ерөөсөө байхгүй. Тэгвэл энэ бүгдтэй дийлхийх ганцхан зам байна. Яг л тэгвэл чи уучлах ёстой. Тийм ээ? Уучлахгүй хадгалж байгаа тэр бидний зүрх сэтгэлд байгаа шарах хэн хор охирол авчирдаг бол надад л хор охирол авчирдаг. Тийм ээ? Бусдад хорсон сэтгэл, тийм ээ? Бусдад хайргүй сэтгэл, бусдыг үзэн ядж байгаа сэтгэл хамгийн түрүү хэнийг хохироодог бол намайг хохироодог. Миний зүрх сэтгэлийг хэрвээ нэг сав гэд үзв, тэрэн дотор хороор дүрдэг. Тэндээс олигтой гарахаа бай. Нэг мэдхэд тийм ээ? Би ууртай, уцаартай хүний тухай ярихлаараа дандаа муу хэлсэн, тий? Нэг тэрний юм тэр бүтэхгүй, тий? Тэрний балаа юм тэгжил байна уу? Тэр бүтэхгүй, энэ шал дими. Нэг мэдсэн чинь надад ерөөсөө тэр амьдралын баяр баясгалан гэж байхгүй. Надад маргааш итгэл гэж байхгүй. Инээж хөхрөөд явдаг тэр инээд байхгүй болцсон. Хайчсан байна. Бидний дотор байгаа тэр уучлахгүй байгаа зүрх сэтгэл. Бусдад атаархсан сэтгэл. Бусдаас авсан гомдол. Энэ бол ерөөсөө тэр хорт хүчил мэт байхгүй. Биднийг өөрсдийг иддэг. Бидний амьдралын баяр баясгалан байхгүй болов. Одоо та нар ингээ өөрсдөө хар. Энэ хүүхдүүдэд харьцуулаад хар. Хин нь хамгийн их инээж юм. Хүүхдүүд дандаа инээдэг байхгүй. Яагаад бид нар инээгээд байдаг юм? Байбл дээр бид нар хэлж байгаа байхгүй. Та нар rejoice гэж байгаа. Та нар баяр хөөртэй бэлхэж амьдр. Уг нь бол бид нар яг энэ хүүхдүүд шиг үргэлж инээсэн баяр хөөрөөр бэлхэж амьдрах ёстой. Яагаад бид нар ингэж чадахгүй вэ? Яагаад энэ амьдралын энэ баяр хөөр хаашаа алга болчиход байна? Яг л энэ хүүхдүүдийн зүрх сэтгэл хадгалж явдаг атааж өтөө. Тийм ээ? Хадгалж явдаг хор, хадгалж явдаг уучлалтгүй зүрх сэтгэл. Ийм зүйлс байдаггүй байхгүй. Ийм зүйлс бидний зүрх сэтгэлд ороод ирэхлээр энэ хүүхдүүдийн инээд багасаар хэдэн дүнсийсэн, урвайсан, дуурхлаараа дандаа олиггүй юм ярьсан, хүн муу хэлсэн, амьдралын баяр баясгалан байхгүй, маргаашны итгэл байхгүй, баахан ийм уйтгартай хүмүүс болж хүрдэг байхгүй бид нар. Тэгэхээр Бурхны энэ уучлал гэдэг тушаал бол тийм ээ. Бус хүмүүсийн сайн сайхны төлөө биш ээ. Хамгийн түрүү бидний сайн сайхны төлөө юм аа. Тийм ээ. Уур хилэн дээр нар бүү жаргаа гэж Бурхан хэлж байгаа. Тийм. Уурлаа, тийм. Уурлна гэдэг бол угаасаа хүний гар хөлдөө төрсөн шиг тийм зүгээр нормалны хүний одоо тийм хэвийн зүйл байхгүй. Ууртай чигээрээ байгаад байна гэдэг бол тэнэг явдал байхгүй. Тийм үгүй дээ. Ууралдаггүй хүн бол тэнэг хүн гэж байгаа. Ерөөсөө ууралдаггүй хүн бол мэдрэл мотод тэнэг хүн л ууралдаггүй. Ухаантай хүн харин ууртай чигээрээ байгаад байдаггүй гэж байгаа. Тэгэхээр Бурхан бидэнд аюу тодорхой тушаал өгсөн баг. Ган зөргөө. Уур хилэн дээр нар битээ жараа. Юу гэсэн үг гэвэл те? Чи өнөөдөр ууралсан бол тэр уура маргааш өглөө ихэд битээ авч босвол гэж байгаа. Чи өнөөдөр унтахаас өмнө тэр уурын асуудлыг шийд. Тэ? Суугаад өөрөө чинь буруу байдаг юм чи залбир. Тэ? Уучлах хөстөл уучлахгүй. Сэтгэлээ тэрнээс тэр хорт хамтраас зайлуул гэж байгаа. Хэрвээ бид нар ингэж чадж байгаа юм бол бид нар энэ хүүхдүүд шиг энэ гэрэл гэгээгээр дүүрэн
амьдралын баяр баясгалангаар дүүрэн хүмүүс болно. Та нар гудамжинд явж байгаа хүмүүс рүү хараад инээмсэглэхэд хүмүүс өөдөөс чи инээмсэглэхгүй удаа нь зөндөө байгаа биз дээ. Хүүхдүүд өнөөдөр энэ хүүхдүүд хин нэгэн та нар руу хараад инээмсэглэв та нар аяндаа инээмсэглэдэг байна. Хүүхэд бид нар руу хараад инээхэд тийм нэг хүүхэд ингээл миний өөдөөс хараад инээвэл би дагаад инээдэг байхгүй өөрөө мэдлгүй. Яагаад гэж? Яагаад гэвэл чин сэтгэлийн инээ гэдэг чинь халдвартай байдаг байхгүй. Тийм? Хүн над руу хараад инээхэд би дагаад инээдэг байхгүй. Чин сэтгэлээс инээж байгаа. Бид нар бос руу хараад чин сэтгэлээс инээдэггүй учраас намайг хүн рүү хараад инээгээд байхад нөгөө хүн өөдөөс яруугаад байдаг. Яагаад гэвэл биний гой мухаа инээж байгаа биш. Хүний чин сэтгэл гэдэг чинь биеиндээ халдварладаг байна. Тийм учраас хүүхдийн инээ худлаа инээд юусоо байдаггүй байна. Тийм учраас хүүхдийн инээд биднэрт баяр хөөр өгдөг байна. Хүүхдийн инээд биднийг өөрөө ирэхгүй инээмсэглүүлдэг байна. Тийм үү? Тэгвэл бид нар энэ зүрх сэтгэлээ энэ бүх хор тийм ээ Бурхны хуулийг, Бурхны үгийг дагаагүйгээс болж тийм ээ энэ уучлал гэдэг тушаал тийм ээ уур хилэн дээрээ нар бүүж аргаа тийм ээ энэ бүгд чинь бидний сайн сайхны төлөө өгөгдсөн тушаал юм аа. Одоо зоолог тийм ээ орой болгон шүдэ байгаа юм. Нөө тийм нөө тест яаж угаахгүй байх вэ тийм бөө юм болж байгаа байхгүй. Орой бол унтах болоход орон дээр очивчаад мами би шүдэ угаах хэвээр юу л гэдэг байгаа байхгүй. Би хэдэн өглөө зарим өглөө хөргөж өгдөг байхгүй. Өглөө босч ирсэн надаа ингэнэ. Daddy choose гэнэ. Юу гэсэн чи? Brush or gum гэнэ. No brush гэсэн чинь дахиад хэрэгжсэн. Daddy brush or two gum гэнэ. Нэг өглөө шүдэн нугаалгах чи би daycare дээр явж байгаа. Над руу үлээ гэсэн баг. Үлээсэн чи стил өндөртэй. Тэгээ хишээ байхгүй битээр одоо халдвардаж угаасан баг. Тэгэнгүүт би гам гаргаж өгсөн баг таа. Ма гам зайж л тэрнээс хойш тэ. Браш ихгүй гамаар аргалчих гэдэг шиг байна. Тэгэхээр чин косте браш хийх нь сайн. А бид нар тэр болгон браш хийх дурггүй. Хүүхэд браш хийх дурггүй шүү дээ. Тэгвэл яг Бурхны биднэрт өгж байгаа үг тушаалууд бол бидний сайн сайхны төлөө хэлж байгаа. Золоод бид хоёр браш гэж хэлж байгаа нь золоогийн сайн сайхны төлөө. Бурхан өнөөдөр биднэрт уучлаа. Битгий уур хилэн дээрээ нар битгий жаргаа тийм ээ чадаж байвал чи бус чамаас хамаарч бус бүх хүнтэй эвтэй бай. Энэ Бурхны энэ тушаалууд бол дандаа яг энэ шүдэ байгаа гэдэгтэй адилхан хэлэх нь бидний сайн сайхны төлөө юм аа. Тийм ээ үүнийг бид нар олж харж үүнийг бид нар амьдралдаа хэрэгжүүлж эхлэх. Ингүүл бид нар сая шал өөр хүмүүс байна. Байбал дээр биднэрт хэлж байгаа ш. Би та нарт амьдрал өгөхийн тулд гэхдээ бүр бэлхэн дүүрэн амьдрал өгөхийн тулд ирсэн юм аа гэж. Өнөөдөр бид нар амьдарч болох амьдралынхаа тийм үү? Арга хөрөхгүй хуваар л амьдарч байгаа.